ZR 7-ноороо сайн байцгаана уу? Удаан хүлээсэн Dragon Ball-ийн олон ертөнцийн талаарх бичлэг эхлэхэд бэлэн боллоо. Надад бол яг байнга үздэг топ 3 аним байдаг. 3-т Tokyo Ghoul, 2-т Hunter x Hunter, 1-т Dragon Ball. Dragon Ball-ыг багасаа үзэж өссөн болохоор хэдэн удаа үзснээ ч ягдаг санахгүй байна. 10 бол гарцсан л байгаа. За тэр ч яг хөө бичлэг эхлэхээс өмнө subscribe-а дараарай. Дарахгүй үздгийг ч мэдэн шүү. Ямар ч тач www.MNJS цэг мэдэр One Piece-с эхлээд Хөрөөн хүн, Boruto, Kaiju номер 8, One Punch Man, Berserk зэрэг алдартай манганууд монгол хэлээр ордог тул яг одоо ороод хүссэн мангагаа уншаарай заа юу. За тэгээд болсон бол бичлэг рүү орцгоё. Сүүлд Dragon Ball Heroes болон Daima гараад үзэгчид таймлайн донд нь төөрөө зарим нь бүр Daimag Super-ийн өмнөх үйл явдал гэж бодоод яваад байгаа юм лээ. Dragon Ball-ыг яг сайн ойлгоё гэвэл ганц анимч гэлтгүй тоглоом, манга тэгээд бүр лайт нүглүүдийг ч гэсэн уншиж үзэж тоглох хэрэгтэй. Тэгэхээр цаг хугацааны дарааллыг тайлбарлахаас өмнө Dragon Ball-ийн хамгийн том эхлэлийг дурдах хэрэгтэй. Нэгдүгээр хэсэг Саиянчуудын домог. Саиянчууд бол өөрсдөө хамгийн хүчрхэг овг гэдгийг нотлохын тулд олон гариг хэрэгсийг эзлэн устгадаг овг юм. Төрөгтөн лайлны гариг руу илгээж том болохдоо тухайн гаригаа эзэлсэн байх ёстой. Тэд зүйлдээ төрдөг ба сүүлэн Саиянчуудын хүчний хөсөр болж өгдөгч зарим үед сул таланч болдог. Тэнгэр лүү Powerball гэх зүйл хараван Аозороо буюу аврах сармагчин болж хуурна. Саиянчуудын домогт хоёр агуу дайчин дурддагддаг ба эхнийх нь Саиянчуудын бурхан Ямоши. Shonen Jump сэтгүүлийн 2018 оны 1 сард хэвлэгдсэн Q&A дээр Акира Тораяамагаас ярилцлага авахад эрт цагт Ямоши хэмээх сайхан сэтгэлтэй нэгэн саяан байж л дээ. 5 нөхдийн хамтар Саиянчууд дотроо бослог гаргасан ч хүчин мөхсдөж. Ингээд 5 нөхд нь түүнийг хүрээлэн зогсоход хамгийн анхны супер саяан болсон нэг нь Ямоши байсан гэдэг. Улаан үс, улаан аврын хэтэрхий аимшигтай байсан тул Саиянчууд түүнээс айж байсан. Гэвч түүний бие хүчээ барьж дийлээгүй улмаас үхэж Ямошигийн сүнс дараагийн аврагч болох сайхан сэтгэл 6 саяны хасаар ирсэн юм. Тийм л учраас Ямошигийн сүнсийг дуудахын тулд 5 сайхан сэтгэл саяан хүн нэгийгээ тойр зогсох ёслол гэж байдаг юм. Хэмээсэн байдаг. Хоёр дахь нь орчлон байлдан дагуулах алтан үс ногоо нүдтэй супер саяан. Саиянчуудын дунд зөвхөн сонгогдсон элит дайчин супер саяан болж чаддаг гэж амт хэмжээ яригддагч энэ нь хүүхдийн үлгэр шиг зүйл хэмээн ихэнх нь төдийлөн тоодгүй байв. 2 дугаар хэсэг Bardock. Dragon Ball Z суурлын тусгай анги Тата Хитороно Сайшукisen буюу ганцаараа хийх эцсийн тулаан. Bardock-оор өдөрдүүлсэн Саиянчуудын тусгай салаа Канаса хэмээх гаригийг устгах даалгавар авдаг. Канаса гаригийн иргэд онцгой чадвартай бөгөөд телепат холбоо үүсгэж ирээдүйг харж чаддаг нь Vegeta хааны айцыг хүргэсэн байх. Канаса гаригийнхныг устгасан Bardock-ийн тусгай салаа амарч байх зур Канаса гаригийн сүүлчийн амьд үлдэгч тоороо гарч ирнэ. Bardock-ыг ирээдүйг харах чадвараар хараана. Хараалыг авсан Bardock ч Vegeta гаригийн мөхлийг хардаг. Энэ үеэр 2000 жилийн тэртээ гарч ирсэн Супер Саян хэмээх домогт дайчин Фризагийн өвөг эцэг Чилдийг алсан гэх яриа аль хэдийн Фризагийн чихэнд хүрээд байсан ба уг домогоос чиргсэн Фриза ирээдүйд дахин ийм саян хүн гарч ирэхээс болгоомжилж Vegeta гаригийг бүхэлд нь устгахаар шийддэг. Bardock Саиянчуудад энэ талаар анхааруулахыг оролдогч хинч түүний ярианд итгэдэггүй. Гэсэн ч ганцаараа Фризаг зогсоохоор явна. Энэ үед түүний хүү Какарот төрөө дуудлагүй дэлхийг эзлэх даалгавартаагаар сансрын капсул зун дэлхий рүү илгээгддэг. Bardock хорин сансарт Фризагийн аримтай ганцаараа тулалдсан ч эцэст нь Фризад ялагдаж Vegeta гариг устна. Гариг дэлбэрэх үед Bardock үнэндээ өхөөгүй байх ба цаг хугацааны цорхоод сорогдож тэртээ 2000 жилийн өмнөх үерөө буюу өөрөөр хэлбэл өнгөрсөнд ирсэн байдаг. Лот бөмбөлгийн тусгай анги Bardock-ийн талаарх анги. Өнгөрсөн дэрэгтээ тэрээр Plant гэх гариг дээр сэрдэг ба уг гаригийг эзлэхээр Фризагийн өвөг эцэг болох Чилдтэй таарч Plant гаригийг хамгаалахаар тулалдана. Bardock энэ үед уур хилэндээ баригдсанаар супер саяан болох бөгөөд Фризагийн өвөг эцэг Чилдийг ядах юмгүй ялдаг. Цаг хугацаа өнгөрөхийн ирээр түүний хамгаалсан Plant гариг хувьсаж бидний мэдих Vegeta гариг болон өөрчлөгддөг. Тэгэхээр Саиянчуудын домогт өгүүлэгддэг алтан үс цэнхэрнүүд супер саян нь Bardock байсан байж таарна. Би л хувьдаа ингэж таамаглаж байна. Фризагийн дайралт хэтэх хэмжээний массыг жижиг дайралтанд чахдаг нь харн хүүсэх боломж бүрдүүлж тэр нь Bardock-ыг өнгөрсөн рүү шидсэн байж магадгүй. 3 дугаар хэсэг Goku. Дэлхий дээр ирсэн Kakarotыг Son Gohan гэх өвгөн олоод Goku хэмээн нэрлэж өөрийн хөөшиг өсгдөг. Goku их сахилгагүй бас хөдөлгөөнтэй хүүхэд байсан ба нэг өдөр хүн тааларч Gohan түүнийг имлэг рүү авч явж байгаад хавцал руу унгаан толгойг нь зогсноор түүний саяан цусан дах төрөмгийн зан арилж бидний мэдих Son Goku болдог. Нэгэн бүтэн сартай шөнө гадагш гарсан Goku тэргэл сар руу харснаар уу зороо болж хувраад өвөөгөө санаандгүй алчдаг. Гэхдээ Goku өвөөгөө яаж өгснийг ерөөсөө мэддэггүй. Ийхүү бидний мэдих Dragon Ball-ийн түүх эхэлнэ. Goku домогт 7 лууд бөмбөлийг цуглуулж хүслээ шивнэхээр яваа буулматай таарч Kuririn Yamuchaтай ч тааран Red Ribbon армийг устгаж чөтгөрийн хаан Piccolo-г ялж 23 дахь Tenkaichi Budokai'д оролцож ирээдүйд чамтай сон гэсэн амлалтаа биелүүлж жижигдээ сууснаар лууд бөмбөлөг өндөрлөдөг. 4 дугаар хэсэг гол сэдэв. За одоо гол хэсэг рүү орцгоё.
Бичлэгний сэдэв Dragon Ball хэдий ертөнцтэй вэ? Үндсэн цаг хугацаа. Dragon Ball-ын жинхэнэ түүгээр бол Goku андроидуудыг гарч ирэхээс өмнө зүрхний өвчнөөр өвд болдог. Энэхүү андроидуудад тулдсан бүх дайчид өгдөг ба Piccolo-гийн лууд бөмбөлөг Kami хоёртой холбоотой учраас Piccolo өгөхөд лууд бөмбөлгөд чулуу болсон байдаг. Эцэст нь Gohan том болж өөхөх хүртэл Trunks багшлан андроидуудтай тулалддаг. Харамсалтай нь Gohan өгснээр Trunks Super Saiyan болно. Trunks ч ганцаараа андроидуудтай асар олоодаа тулалддаг ч тэдний хаана ч хүрдэггүй. Энэ үеэр Bulma цаг хугацааны машин бүтээж өнгөрснөрөө Trunks-ыг илгэн өнгөрснийг өөрчлөхөөр шийдэцгээв. Уг нь намайг гариг руу очиж лууд бөмбөлгүүдийг ашиглаж болох байсан ч дэлхийд дээр цор ганц өндөр технологитой үлдсэн нь Bulma байсан юм. Тийм болохоор шинэ намайг гаригийн байршлыг илрүүлэх боломж түүнд байдаггүй. Trunks ч өнгөрсөн дэрэн Goku хүлээж байсан ч Frieza ирээд маш олон гинбүү хүнийг алах байсан учраас Trunks Frieza болон түүний аав King Cold-ыг Goku-гийн өмнөөс устгадаг. Goku-гийн эргэтэн зүрхний өвчнийхэн эсрэг юм өгснөөр Goku хүхээргүй болж шинэ цаг хугацаа үндсэн цаг хугацаанаас салалан гарч ирж байгаа юм. Нэг үгээр эрвээхэ нөлөө гэхүү дээ. Эрвээхэ нөлөө буюу butterfly effect нь жижигхэн өөрчлөлт том үр дагаварт хүргэдэг гэсэн санааг илэрхийлдэг House-ийн онлын нэг хэсэг юм. Тийм. Уг зураг нь Dragon Ball Z-ийн Time Paradox буюу Trunks-ийн цаг хугацаараа альснаар үүссэн дөрвөн өөр ирээдүйн түүхийг харуулдаг албан ёсны тайлбар диаграм юм. History 1 нь бидний мэдэх Dragon Ball Z-ийн түүх. History 2 нь ирээдүйн Trunks-ийн цаг хугацаа. History 3 нь болохоор андроидуудыг устгах арга байгаа гэдгийг хэлэхээр явах гэж байгаад Cell гинтэд алуулцдаг Trunks-ийн цаг хугацаа. Cell цаг хугацааны машиныг ашиглан History 1 руу очин манай хиттэй тулддаг да. History 2-ын Trunks ч бас Cell-ийн унж ирсэн цаг хугацааны машиныг өөрийнхтөөгөө яг ижилхэн гайхаад байдаг. Нэг үгээр Trunks цаг хугацаагаар аялах явцдаа маш олон зэрэгэлдээ цаг хугацаа үүсгэсэн гэсэн үг. History 4 нь асуултын тэмдэгтээ байдаг ч үнэндээ житигийн цаг хугацаа гэсэн фэнүүдийн таамаг байдаг. Гэхдээ хэдүүлээ History 1 болон 2 дээр одоохондоо анхаарлаа хандуулцгаая. Үүнээс хойш Cell-ийг Gohan ялж Trunks ирээд рүүгээ буцаж ахиж ирдэггүй. Харин Goku нас ордог. За ингээд 7 жилийн дараа 25 дахь Tenkaichi Budokai болох гэж байдаг ба Goku ч дэлхий дээр ганцхан өдрийн хугацаатаагаар амьлан ирэхээр болсон байдаг. Энэ үеэр Babidi Bug амьлуулахаар хүчтэй Ki-хан дэлхий дээр ирсэн байх ба Bug-ийн амьлалтыг зогсоохоор Kaioshin ч ирсэн байдаг. Vegeta харин Babidi далбаар өдөртүүлэн мажин болох ба Goku-тэй тулалдаж Ki-гээс оруулснаар Bug амжилттай амьлуулад авна. Tenkaichi Budokai-ийн дэлхийн дулааны урлагийн тэмцээн ба дэлхийн хамгийн хүчрэг хүнийг тодруулдаг тэмцээн. За тэр ч яг хүн болгол мэдж байгаа байлгүй. За тэгээд бүгд бүүтэй тололдогч нэг нэгээрээ ялагдсанаар эцэст нь Goku Vegeta 2 Kaioshin-ийн гариг дээр бүүтэй тололдож Bug яснаар инх 50 олж байгаагаар үндсэн Dragon Ball Z-ийн үйл явдал маань Akira Toriyama-гийн зохиолоор төгсдөг. Бүү юу? Эспен үзэгчдэд бол буудай гэж мэдэх бах. За энэ болыг зохиолж байхад мэдснээр дуустдаг үндсэн жинхэнэ төгсгөл. Мөн энэ цаг хугацаанд Goku тэрхэд Broly, Bojack, Turles, Janame нартай тололдож байгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ цаг хугацаанд Trunks Goku тийм өгснөөс хэд хоногийн дараа Frieza-гийн төрсөн ах Cooler дэлхийд ирснээс болж цаг хугацаанд жаахан өөрчлөгддөг. Үндсэн түүхээрээ бол Cooler ирэх ёсгүй байсан ба Cooler-ийг ясны дараагаар илүү олон дайснууд гарч ирдэг. Жишээ нь Super Android 13, Broly, Bojack гэх мэт. Тэгэхээр энэ цаг хугацаанд бол Broly, Janemba, Hirudaga энтертэй тулалдсан гэж ойлгож болно. Мэдээж бас Frieza, Cell бүтээж тулалдсан гэхээр үндсэн зохиолын Goku-гаас тулааны туршлага хамаагүй илүү гэсэн үг юм. Харамсалтай нүг цаг хугацаанд Bug ялснаас хойш ерөөсөө инх 50 ноёлоогүй. 15 орчим жилийн дараа Pilaf Harodot лууд бөмбөлгийг ашиглаж Ultimate Shenron-ыг дуудснаар Goku хүүхэд болж Dragon Ball GT-ийн түүх хүрнэ. Нэг факт хэлэхэд GT-ийн Goku-гийн энгийн Super Saiyan төлөв нь Bug-ээс хүчтэй. Тэрнийг эндээс харж болно. Яагаад вэ гэвэл GT-ийн Goku сүултээ байдаг. Өмнө нь дурдсанчлан Saiyan-чуудын хүчсүүлтэйгээ нэг толботой. Гэхдээ сая Bug-ээс хүчтэй гэх үед нь бол бүр сүүлгүү дээрээс нь нэмээд хүүхэд болцсон байсан. Тэгэхээр GT-ийн Goku-гийн дуршлаг, Ki чадварыг нь авч үзвэл Super-ийн Goku-гаас хүчтэй гэж би хэлнэ. Ultra Instinct-ийг нь тооцоогүй шүү. Гэхдээ сүүлд нь Omega Shenron-тэй толдож байхдаа Vegeta-тай нэгдснээр Gogeta болдог. Яг энэ үед Gohan, Trunks, Goten, Paniki Goku-гийн бит байсан болохоор Vegeta-тай нэгдснээр Gogeta улаан ус мөн бурхны Ki-тэй болдог. Нэг үгээр Gogeta Super Saiyan 4 нэмээд бурхан болсон гэсэн үг. Энэ ихт нэлээд олон хүний таамаг л да. Яагаад вэ гэхээр baby болсон Vegeta-тай тулдаж байхад нь мен дөрвөрж Ki-нээсээ өгдөг. Тэгэд Goku-д байсан болохоор Vegeta буюу 5 дахь Saiyan-ы Ki нэгдснээр Gogeta бурхан Super Saiyan 4 болсон л гэдэг байгаа юм. За энэ Ultimate Shenron гэж юу болохыг тайлбарлаж хэрэгтэй байх. Энгийн лууд бөмбөлөг нь улаан хоттой байдаг ба Shenron нь ногоон өнгөтэй. Дээрээс нь биелүүлэх хүсэл нь хязгаартаагаас гадна дүрмтэй гэсэн үг. Жишээ нь Jam ёсоор өгсөн үнийг амьдуулж болохгүй, хүн алуулах хүсэлт өгж болохгүй гэх мэт. Харин эсрэгээр Ultimate лууд бөмбөлөгт ямар ч хязгаар байхгүй бөгөөд бүх төрлийн хүслийг биелүүлнэ.
Гэхдээ хүсэл биелүүлснийхэн дараа огт руугаа дарж хэрвээ 1 жилийн дотор буцаад цуглуулахгүй бол дэлхийс үрх аюултай. Ultimate Loot бөмбөлийг хамгийн анх бурхан буюу Каме бүтээсэн байдаг. Гэвч Камегийн дотор хармуу санаа байсаар байсан тул Каме биеэсээ хармуу санаагаа салган авч уг салгаж авсан нь Житгэрийн хаан Пикколо байдаг. Алдаа хийснээ ухаарсан Каме Ultimate Loot бөмбөлийг нуун оронд нь улаан одтой энгийн Loot бөмбөлийг бүтээсэн. За ингээд GT маань Гокугийн өхлөөр өндөрлөнө. Нэг ясандаа Dragon Ball GT-ийн Акира Ториямагийн ноорголсон зохиол гэсэн үг. Тэгээд энэ Норгийг нь Toei Animation авч хөгжүүлэн өөрсдийнх цаг хугацааг бүтээсэн гэдээ ойлгож болно. Тийм болохоор Z-ийн кинонууд мөн GT-г non canon гэж явдаг. Яагаад тэгж байгаа вэ гэхээр бүрийн хэмжээний кинонууд болон GT-г Toei Animation авч хөгжүүлсэн анимал гэдээ ойлгочих болно. Мөн GT-гийн Goku зөвхөн луугийн нударгыг ашиглаж чаддаг. Жишээ нь Z-ийн бүрийн хэмжээний киноны Хэрудаган дээр бас GT-гийн Super Android 17 хорон лууд бөмбөлөг дээр хүртэл луугийн нударгыг ашигладаг. Гокугийн өөрийнх нь зохиосон цогт гэх юм уу та. Хамгийн анх Чөтгөрийн хаан Пикколо дээр ашигладаг да. Гэхдээ Озор өдрөхтөгөр нэмэлт факт хэлэхэд Гоку Vegeta 2 ямар ч сурах шаардлагагүйгээр Fusion Dance хийж Gogeta болдог нь хүнтэй холбоотой. Vegeta Goku 2 аль хэдийн Жанамбета тулалдахдаа Gogeta болоод үзсэн гэсэн үг. Бас Ради цанх дэлхийд ирэхдээ Гоку руу уралдаг да. Ингэж 尻尾はどうした。ずっと目に切れてなくなってしまった。なんということだ。愚か者めが。тийм тэгээд ерөнхийдөө саянчуудын үзүүлнээсээ гаралтай сул таламж болдог, хүчинж болдог. За түрүүлэгээрээ та ашиглалтаас гарсан set-top box, интернетийн модем одоо хүртэл гэртээ хадгалсаар байгаа юм биш үү? Univision-ийн хувьд электрон хог хаягдлын менежментийг 2023 оноос нэвтрүүлж 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдээс хуучин төхөөрөмжийг нь буцаан авч засварлан шинжилж дахин ашиглалтанд оруулж байгаа гэсэн үг. 2023 онд л ихэд 40 мянган төхөөрөмжийг, 2024 онд 25 мянган төхөөрөмжийг хог хаягдл болохоос сэргийлжээ. Ингэснээр нийтдээ 8.6 тонн хортой цэглэн хогийг байгаль хаягдхаас хамгаалсан байна. Энэ онд ч бас энэхүү үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд таач бас байгаль хог тарилгүй энэхүү санаачлагад нэгдэрээ. Нэг төхөөрөмж, нэг алхам илүү цэвэр ирээдүй. Их дэлхийдээ хайртай байцгаая. 6 дугаар хэсэг Бурхтын толгой. Энэ цаг хугацаанд ч бас Z-ийн түүх өрөндгөөрөө өрнөгч Goku анх бүүтэд толдохдоо Супер Саян 3 болж хитрхи ихний ашигласнаас болж виз мэдрэн вирусын сэрүүлгийг дэлбэрэхэд нь л шууд сэрээдэг. Уг нь вирус сэрүүлгээ цааш нь сунгаад л унтаад байдаг нөхөр юм байна л да. Нэг үгээр вирусыг сэрээсэн хамгийн анхны цаг хугацаа бусад дээр нь вирус ерөөсөө сэрээгүй. Энэхүү вирус домогт Супер Саян бурхантай толдохоор Goku тэрэгтэй толдснаар Суперийн цаг хугацаа өрнөнө. Суперийн цаг хугацаанд Goku Jiren 2 толдсны дараагаас Broly дэлхий дээр ирж манай хэдтэй толддог. Уг цаг хугацаанд манай хэд хизээж Broly-тэй өмнө уулзч байгаагүй ба Vegeta Fusion Dance хийж үзэж байгаагүй болохоор сорох гэж нэг цагийг зарцуулна. Энэхүү Vegeta уг цаг хугацаанд анх удаа Broly-тэй тулалддаг. 7 дугаар хэсэг Замасу Гокугийн биеийг авсан нь. Уг цаг хугацаанд Гокутэй тулалдаж үтсэн Замасу Супер Лот бөмбөлийг ашиглан дөнгөж бүг ялсан Гокугийн рүү ирдэг. Мөн тэгэж Гокугийн биеийг аван бидний мэдэх Black Goku гарч ирнэ. Ингээд цаг хугацааны бүгжийг ашиглаж бидний хизээж уулзч байгаагүй төсөөр ирээдүйн Trunks-ийн ертөнцид ирнэ. Бидний мэдэх Dragon Ball Z дээр бол Trunks ирээл ингээл юм өгдөө штэ. Энэ дээр бол ингээд яг өхөө хувьд бол өгсөн. Гэхдээ Суперийн цаг хугацаанд бид нэр Суперийн өнгөрснийг бол ерөөсөө мэдэхгүй байгаа. Жишээлбэл Broly дээр бол ингээд Гокугийн өнгөрсөн гардаг ч гэсэн Bardock-ын талаар өөр өгүүлэгдээд идэв штэ. Яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр энэ бол бидний мэдэхгүй Trunks. За тэгээд та нар энэ цаг хугацааны бүгжүүдийг харж байгаа бах. Эдгээр цаг хугацааны бүгжийг ашиглаж Замасугийн бүтээсэн ахин нэг өөр цаг хугацаанууд гэсэн үг. Нэг тийм Торiyamагийн цацаад тэгээд устгасан норог зохиол байдаг юм байна л да. Тэрэн дээр Black Goku GT-ийн Gokuгийн цаг хугацаанд ирж дудалдан Rose төрхөө олж авдгаа гэж гардаг. Мэдээж тэр норгоос нь санаа авч Dragon Ball vs Dream Match нэртэй Young Jijigin fan манга байдаг. Олж уншаарай заяа. Амар гоё. За ингээл Суперийн цаг хугацааны манай хэд ирээдүйд очиж толдох бөгөөд Rose хувирлаа олж авсан Black Goku хөшгөө биетэй болсон Замасутай ботороогаар нэгдэн ертөнцийг ч өөртөө шингэн авдаг. Энийг харсан Зено шуудлын ертөнцийг устгаад хайчдаг. 8 дугаар хэсэг. Цаг хугацааны эргүүл. Житгэрийн хаан Дабурагийн охин дүү Това цаг хугацаа болон эрчим хүчийг удирдах технологи бүтээж орчлонгийн бүх хүчийг ашиглан төгс житгэрийн ертөнц бий болгохыг оролддог ба өөртөө туслуулахаар Мирагийн хиймэл хүнийг бүтээдэг. Та нар тэгээд сая Dragon Ball Daima-г үзэхдээ житгэрийн ертөнцийн талаар бол ойлголттой болсон гэж би бодож байна. Тэгэхээр бол житгэрийн ертөнцийн талаар бүр ингээд амар дэлгэрэнгүй тайлбарлаад авах шаардлага байхгүй гэж би бол бодож байна хувьдаа. Тэгээд Мира нь бол ингээд Namek, Saiyan, Frieza гэд бүхэл хүчрэг овгийн гентэй Това төгс житгэрийн ертөнц бүтээгт нь ингээд тусалдаг. Үүнийг бичсэн цаг хугацааны Kaioshin цаг хугацааны эргүүлийн салааг үүсгэж цаг хугацаа бүрээс хамгийн чадварлаг хүмүүсийг сонгож авдаг.
Цаг хугацааны Кайошин цаг хугацаануудыг хянах үүрэгтэй ба зарим зүйл дээр Зеногоос ч илүү их мэдлэлтэй гэж гардаг. Жишээ нь цаг хугацааны Кайошин цаг хугацаа нөлөөлдөггүй бол Зенод нөлөөлдөг гэх мэт. Жишээлбэл одоо Dragon Ball Super дээр сая ингээд Trunks-ийн цаг хугацаанд ингээд өөр Зено байгаа даа шүү дээ. Ингээд өөр ирээдүйн Зено байгаа даа. Тэнгүүд манай ертөнцид бидний мэдэх Super дээрээс өөр ингээд Зено байгаад байгаа. Тэгэхээр Зенод бол цаг хугацаа үйлчлээд яваад байна гэсэн үг. Цаг хугацааны Kaioshin бол ерөөсөө үйлчлэхгүй. Сүүлд Dragon Ball Heroes-ийн богино хэмжээний сурталчилгааны цуврал дээр Zeno Goku, Vegeta нар гардаг. Уг Vegeta Goku хоёр нь бусад бүх цаг хугацаанд дах Goku, Vegeta нараас хамгийн чадварлаг нь байсан болохоор цаг хугацааны Kaioshin сонгож цаг хугацааны эргүүл болгон авдаг. Чадварлаг гэдэг нь арай логиктэй сэтгэдэг, хүчтэй, хязгаараа давсан гэх юм уу та. Юу гэсэн үг вэ гэхээр гажуудах гэж буй цаг хугацаа бүрлөө очиж гажуудлагын зогсоодог цаг хугацааны эргүүл гэж хэлж болно. Одоо ингээд цаг хугацаа бүрлөө очиж хүчрхэг дайсандаа тулалдаад хэдэн мянган удаа тулалдаад хамаагүй туршлагатай хамаагүй кигээ удирдах чадвар нь бол илүү болсон байгаа гэсэн үг. Цаг хугацааны эргүүл болсон Zeno Gokuтай Super-ийн Goku уулзаж хамт цаг хугацааг засгаар тулалдаг цуврал нь teaser маягийнх ч гэсэн маш зугаатай байсан. Zenoгийн Goku нь Chitty-ийн Goku биш шүү заяа. Өөр ингэсэн тусдаа түүхтэй. Гэхдээ тэр түүх нь бол бүрэн гараагүй. 9 дугаар хэсэг Daima. Дөрөв хэлсэндээ ингээд Dragon Ball Daima-г үзсэн хүн болгон чөтгөрийн ертөнц гэсэн ойлголттой болсон байгаа байх. Тэгэхээр энэ дээр гардаг Goku-чаас өөр цаг хугацааных сүүлгүүхээр нь Super Saiyan 4-т хувирах чадвартай гэж байгаа. Гэхдээ Chitty-гийн Goku-год бол тулааны дуршлаг, амьдрсан дуршлаг нь бага, хамаагүй залуухан. Уг цувралыг Toriyama бурхан болохоос өмнө өөрөө зохиолыг нь бичээд хянсан гэсэн. Мөн 2 дугаар үйлрэлэн ч гэсэн гарах нь батлагдсан байна лээ. Тэгэхээр тэрнээрээ л илүү дэлгэрэнгүй гарах байх. Ямар ч тач шавхч ихтэй бол чөтгөрийн ертөнцөөс ирсэн гэдэг шинэ юм гарч ирсэн надад бол айгүй таалагдсан. Toriyama Dragon Ball Z-ийг дуусгахад хэрэг үргэлжлүүлэх бол яаж үргэлжлүүлэх вэ гэж бодоод мангар олон орог зохиол гаргасан гэдэг. Тэр норгууд нь одоо аним болоо бидэнд хүрч байна гэсэн үг. Тэгэхээр одоо бидэнд хэдэн цаг хугацаа байна? Dragon Ball Z, Toriyama-гийн өөрийнх нь дуусгасан бүгээс хойш их 50 тогтсон цаг хугацаа, Dragon Ball GT, Toei анимашны авч хөгжүүлсэн цаг хугацаа, Dragon Ball Super, Toyota-гийн үргэлжлүүлэн хөгжүүлсэн цаг хугацаа, Dragon Ball Daima, Toriyama нас барахаас өмнө advice хийж хөгжүүлсэн цаг хугацаа, Dragon Ball Xenoverse, уг ертөнцүүдийн гажуудлыг засдаг манай хэд. Dragon Ball ирээдүйн цаг хугацаа, бас нэлээд хэдэн Trunks бас нэлээд ирээдүй байх шиг байгаад байгаа. Тэгээ дөрөв хэлсэнчлэн 4 байгаа гэж би хэлсэн. Гэхдээ тэрнээс илүү байгаад байгаа юм шиг байна заяа. За тэгээд энэс гадна өөр ил болсон фэн манганууд байдаг. Жишээ нь хамгийн алдартай Dragon Ball AF, Dragon Ball Multiverse 2. Тэгээд Dragon Ball AF-ыг бас Toriyama норгуулсан гэдэг, зургийг бас гаргасан гэдэг. Энэ дээр Goku Super Saiyan 5 болдог. Ийм саарлан өнгөтэй. За тэгээд 10 дугаар хэсэг рүү орцгоё. Та нар сонирхолтой байж магадгүй гэд нэмэлт фактууд бэлтгэсэн байгаа. Факт номер 1. Dragon Ball Super-ийн мангаж бас анимегээс шал өөр цаг хугацаанд өрнөдөг. Жишээ нь манган дээр Goku сүрлийн бурхтын л ашиглаж чаддаг Hakkai-г ашигладаг. Мөн Ultra Instinct-ээр Roshin-ийн хөдөлгөөнөөс харц орсон гэх мэтээр арай өөр. Факт номер 2. Z болон Chitty-гийн Gogeta-гийн очийг тамд төрсэн сахиусан тэнгэр гэдэг. Super-ийн Gogeta-гийн очийг төгс нэгдэл гэдэг. Факт номер 3. Sun Wukong-ийг Японоор Son Goku гэж хүчдэг ба Goku-г анх Wukong байлгахаар төлөвлөсөн ч редактор нь арай өөр түүх болго гэснээр Toriyama Goku-г харийн хүн болгосон байдаг. Факт номер 4. Хүмүүс Gohan-ы Beast хувирлыг ямар хувирл юм бэ гэд гайхаад байдаг. Үнэн дээр анх Toriyama Super Saiyan-ыг цагаан ус улаануудтэйгээр зурж байсан. Тэгэд анимын шар ус цэнхэрнүүдтэй болгосон болохоор анимигээ дагаад өөрчилсөн байдаг. Тийм болохоор Toriyama-гийн анхны өнгийг гаргаж ирэх гээд Gohan-д Beast хувирл өгсөн гэж би боддог. Mobile Legends тоглодог уу? Арай Diamond-а Code Shop-аас авсаар л байгаа юм биш үү? Тэгвэл Sailor Panda-гаас яг адилхан Diamond-ыг илүү хямдарах боломжтой боллоо. Жишээ нь Code Shop дээр 20 Diamond 1100 төгрөг гэдэг бол Sailor Panda дээр 1060 төгрөг буюу 1 Diamond 2 төгрөгөөр хямд байдаг. Төлбөрөөч бас шууд Toki, MonPay, SocialPay, HiPay, DigiPay-ээр хийж болно. Яг одоо 20 хүнд 5000 төгрөгийн купон код өгье. Lime Hub 1-ээс эхлүүлээд Lime Hub 20 хүртэлх купон кодуудыг ашиглаж 5000 төгрөгийн ашигтай Diamond-удаа аваарай. Бичлэг тусгаас өмнө Fishing Tank гэж сувг байсан да. Ахаа одоо бичлэгээ хийе. Тоогоочлсон сураг дуулсан. Хоолойч хий, бичлэгээч хий гэж хэлмээр байна дүүн. Тэгээ бичлэгээ гэрээ заяо. Би ингээд бичлэгээцэн. Одоо тань хэлж. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Лайка дараад, subscribe дараад хүлээж байгаарай. За баяртай.